өнгөрсөн онд бол манай хэлтээс нийт 730 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэс аймагсаа дараагийн хамгийн газар улсын төсөв өгсөн санхүүжилтээр. За ингээд манай аймгийн гол онцлог ажил бол бусад одоо нөгөө аймагуудаа яаж байгаа вэ? Хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нэвтрүүлэхийг аймгийн засаг дарганы хамгийн газар буюу аймгийн засаг даргаасаа дэмжлэг үзүүлээд энэ аж ахуйн нэгжид маань өөрсдийнхөө үйл ажиллагаа босгоод ирэнгүүт ингээд дэмжлэг үзүүлчих. Жишээ нь Тэмүүжин оргил компаниар хүнсний аюулгүй байдлын ISO 22,000 стандарт, Ранчо компаниар хасаав тогтолцоо гэдэг ингээд 5 байгууллагуудаар аймгийн засаг даргаасаа дэмжлэг хүсээд явуулчих. Тэгэнгүүт нөгөө газар талдаа яаж ирэх байгууллагууд маань өөрсдөө ингээд аймаг дэмжингүүд өөрсдөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Өөрсдөө чинь энэ компаниуд ингээд 5 компани 123, 147, 18, 60, 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд одоо яг өнөөдрөөс эхлээд энэ 5 байгууллага дээр стандарт хэмжээний газраас ажлын хэсэгт ажиллаж байна. Одоо яг үнэлгээг хийж байна гэсэн. Ингээ үнэлгээ амжилттай гарах байх гэж бодож байна. За Орхон аймаг бол одоо хүнсний аюулгүй байдлаас гадна олон улсын ISO нэвтрүүлснээр бол одоо улсын хэмжээнд хамгийн өндөр ISO нэвтрүүлсэн аймгаар явдаг. Нийт 36 байгууллага тий. Засаг дарганы таван газар 2 сум. ISO 9001 хэвчүүлсэн 33 байна. 14,000, 45,000, 22,000 хасаав 37,001 гэсэн. Энэ стандартын нэвтрүүлснээр бол улсынхаа хэмжээнд бол жишг аймаг болж явж байгаа. Одоо энэ Монгол улсын төрийн алба өөрөө батлагдсан стандартгүй. Одоо энийг нодлон 2024 оноос хийж төслийг нь хийж эхлээд тэгээ маш олон удаагийн санал аваад ингээд одоогоор улсын нөгөө стандарт хэмжилсэн газар өгсөн байна л да. Тэгэхээр юу хэлэх гээд нэхээр одоо энэ зөвлөгөөнд оролцож байгаа төлөөллөөрөө дамжуулж энэ төрийн албаны стандарт нь яг ямар байх ёстой юм бэ гэдгийг бас санаа оноогоо мэргэжлийн хүмүүсийн зүгээс хэлж байгаа гэсэн үг гэдгийг хэлэх гээд байна. Энэ болохоор одоо бид нар лабораторийн тий яг энэ төвшөнд байх ёстой гэсэн ингээд өгөгдлийг одоо нэгсэндээ оруулж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт одоо энэ болохоор савлсан ус гэд яатсан байгаа бидний тэр нөгөө одоо уугаад байгаа. Одоо энэ зөвлөгөөн дээр хэрэгжиж байгаа ус гэсэн. Тэрийг лабораториор шинжилсэн юм байна. Тий. Тэгэхээр одоо энэ ус маань ингээд 0 утга зааж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ус нь нөгөө нэг стандарт техникийн ерөнхий шаардлага хангаж чадж байна гэсэн. Ирүүл ус ууж байгаа. Тэгээ бидний зорилго болохоор одоо энэ лабораторид авчаар 3-5 хоногийн хугацаанд гарах хэрэгтэй байхгүй юу. А бид нар бол ерөөсөө энэ иргэд аж ахуйн нэгж хүмүүстэй төрийн үйлчлэгийг хурдан шуурхай ийм экспресс лабораторитой болоход зориод. Энэ ингээд гарчиж байна.